Би нэг 2 3 зүйл дээр ер нь яг юм хэлэхгүй болохгүй санагдаад байна л да. Тэгэхээр ер нь манай засгийн газар тэр дотроо хууль зүйн яам, сангийн яам яг ажиллаа хийж гэнэ үгүй юу? Бид нэр улсын их хурал эмхлэн зохион байгуулагдаад 6 сар болж байна. Хөгжлийн банк гэж ярьсаар байгаад бид нэр хасчлаа дуусгаж байна шүү дээ. За үнэхээр тулгаад оны эцэст нь одоо яах аргагүй нэг тэр их найдын асуудлыг одоо цэгцлэхгүй болохгүй байна гэж тулгаж орж ирэл өнөөдөр бид шийдэж байна. Гэхдээ засгийн газар буюу төсөв дээр эргээд наа чи маш том дарамт болж ирж байгаа шүү. Бид нар алдагдaltaй төсөв батлаад явж байгаа шүү. Гэтэл эргээд нөгөө төр маань суларсан гэдэг нь хариуцлагагүй төр яваад байна гэдгийг би хэлэх гээд байгаа. Хариуцлага тоож чадгаа болцсон. Тэгвэл урд өмнө авсан одоо тэр зээлтэйгээ холбогдуулаад ямар үр дүн гарсныг нь тооцоод болохыг нь болохоор нь болохгүйг нь хариуцлагыг тооцоод үгүй хичнээн бид өнөөдөр сайхан юм яриад за энэ хүндрэлээс нь өнөөдөр түр зуурын амьсгаа авах юм болоод дараа он гарахад зарим гишүүдийн хэлж байгаатай адилхан маш хүнд нөхцөл эргээд яг ийм хэлбэрээр явах юм бол бид барьж авч чадахгүйгээр маш хүнд дарамтлуу эргээд очих нь байна шүү. Тэгээ одоо аль талдаа ус төржүүлэхгүйгээр байгаа байдлын үнэн бодтоор нь дэлгэж тавиад үнэхээр одоо зөв явж байгаа зөвөр нь бурууг нь буруугаар нь хариуцлагын тооцоод өглөг авлагын тооцоод өөр барагдуулах механизмын тогтоож хэрвээ яг ийм байдлаар явах юм бол хичнээн мянга сайхан бид нэр шийдлийг гаргаж өгсөн ч алдаагаар. За хоёрдугаар сая хууль ярьж байна. Ерөөсөө хөгжлийн банктай холбогдуулсан эрх зүйн орон зайг болсонгүй болох нь зөв. Гэхдээ засгийн газар гадна дотны зээл тусламжийг зөв зохистоор хэрэгжүүлэх хүрээнд бодлогын өрөөнд ерөнхий сайдын хамааралд ор энэ банкыг байгуулсан гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө зөв уялдуулж өгөхгүй бол дахиад ялгаагүй одоо эн чинь хүнээс буюу удирдлагаасаа буюу тэр ёс зүй ёс суртахуунаас л бүх юм хамаарат байгаа шүү. Хичнээн мянга сайхан хууль гаргасан ч өөрчлөөд юм уу зөрчөөд юм. Хариуцлагын тоолж чадахгүй бол бид нэр өнөөдөр гой сайхан хууль гаргаад нэмэр байхгүй гэдгийг би бас хариуцлагатайгаар бас хэлье. Он гараад энийг нэхэж таарна гэсэн санаа. За дээр нь Эрдэнэтэй холбоотой ажлын хэсгийн минь цугулсан учраас би бас ажлын хэсэгт байгаа учраас нэг юм хэлээ. Мэргэжлийн байгууллага буюу сангийн яам Монгол банкнаас нь хариуцлагатайгаар үн зөв мэдээллийг төгс өгч чадахгүй байгаа шүү. Би 5 жилийн судалгаа тооцоо нэхэд албан ёсны хариуцах эзэнтэй тамга тэмдэгтэй гаруус зурсан тоод үн дээр юм ярьдгийг. Тийм юм өнөөдөр хүртэл би гар дээрээ аваагүй байгаа шүү. Тухайн үеийн 2016 оны 6 сарын байдлаар хаалт тийм ээ одоо эн чинь нэг харилцаа үүссэн байна шүү. Тэгэхээр хааж нэгтэн бодох бүртгэлийн хуулиар ярих нэг тооцоо. Тэгэхээр өглөг авалгаас ахуулаад гадаад дотоодын буюу за тэр дээр одоо ногдол ашигаас нь ахуулаад ингээ яриул яг энийг албан ёсоор сангийн яамнаас авчиж бидний тэр дүгнэлт гэдэг юм уу юм гарах ёстой байх гэж ойлгож байна. За сая 200 хуудас юм яриад байна. Би лав хараагүй. Биднэрт өгөөгүй шүү. За ажлын хэсэг дээр нь үзээд энэ нөгөө нууцын зэрэгэлтэй гэдэг юм уу эсвэл одоо байнгын хорон дээр яригдээд дүгнэлтээ гаргаж ирж байна гэж ойлгож байна. Сая ардсан намын бүлгийнхэн бид нар тэрийг авч үзэж байгаад ярина гэж юм явж байгаа юм байна. Тэгээ одоо үзийг бол одоо бидэрт нээлттэй байгаа мó үгүй юм. Ер нь бол одоо нэг энд бас нэг анхаарах ёстой юм биднэрт ажиглагдж байгаа. Ялангуяа миний хувьд. Байнгын хорооны дарга дээр танилцагч. За гомболыг шинэ микрофоныг нэмэх үү? За 1 минут нэмчих. Байнгын хорон дээр юм өгчлөө гэж хэлээд эсвэл аваад танилцъя гэхээр зэрэг эсвэл байнгын хорооны дарга сайн мэдээд тэгээ одоо нэг хурал дээр орж ирээд бид нэр конов дарах үүрэгтэй суух хэрэгтэй юм. Нарийн ойлголт байхгүй. За дээр нь Монгол улсыг зөв аваа явах юм бол саяын гишүүдийн яриад байгаа оюу толгой 5 толгоос ахуулаад зөв санхүүгийн бодлогыг барьж чадах юм бол гадна дотноос бадар барихгүйгээр бид нар механизмаа зөв хөгжүүлж болно шүү дээ. Тийм учраас энэ болгон дээр бол одоо бид нэр зөв бодлогыг одоо эхнээс нээхгүй бол 17-ны хагас жилээс ахуулаад угаасаа авах юм байхгүй хүндэр шүү дээ. Тэгээ цаана хэвлэл мэдээлэлээр л бид зарим нэг мэдээллийг сонсож байна. Тэгээ энийг бол одоо би бас их хурлын одоо дэд даргын хувьд бас анхааралтай аваад цаашаа энэ уялдуулах энэ харилцаа холбоог нь зөв
барьж өгөхгүй бол мэдэх нэг нь мэдчихээд мэдэхгүй нэг нь мэдэхгүй бид энд манайхаа бол суугаагүй байх гэж би ойлгож байна. Ер нь бол 17 За яах хүлээж байгаарай. Гэхдээ энэ Хөгжлийн банкны шалгалтын тэр ажлын хэсгийн гар үсэг зурсан баримт бичгийг энэ гишүүдэд өгчих гэж та яагаад өгөхгүй байгаа юм бэ? Яагаад өгөхгүй байгаа? Тэр юун дээр ажлын юунд байнгын хуралдаан дээр нэг баахан хүний гар үсэгт зурчихсан гээл энэ хоёр дээд цаад үзүүлэл хийсэн л дээ.